сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв зөв бичих чадвараа хөгжүүлэх, дадлагжих. Хичээлийн агуулгаа сайн ажиглаж, зааврын дагуу зөв, цэвэр, сайхан бичиж тэмдэглээрэй. Хатуу зөөдний тэмдгийн дүрмийг давтах. Тэмдэг өсөв тусгаарлах, зөөлрүүлэх үүрэгтэй бөгөөд дараах хүснэгтийг ажиглаж, ойлгож, зөв, цэвэр, сайхан бичиж нүүдлэн хэрэгжүүлээрэй. Дараах өгсөд хатуу зөөдний тэмдгийг зөв залгаж бичээрэй. Дараах 6 үсгээр төгссөн эр үгэнд эм үгийн ийг залгадаг дүрмийг өмнө нь багш нь давтаж хэлж байсан. Эдгээр өгсөд дүрмийн дагуу зөв залган бичээрэй. Өгүүлбэрийн эхлэл хэсгийн утгыг сайтар бодоод ямар санаа байж болохыг цэгийн оронд гүйцэн утга төгөлдөр өгүүлбэр болгож бичээрэй. Дараах өгүүлбэр хэсгийн утгыг сайтар бодоод дуурайан зохиож бичээрэй. Дараах 2 шүлгийн сэдэв, санааг хаждуулан тайлбарлаж дүгнэлт гарган бичээрэй. Үгийн тоо 40 орчим. Өгөгдөл зургийг ажиглан дурсан жүлдээсэн аялал сэдэвт их зохион бичээрэй. Үгийн тоо Өгөгдөл зургийг ажиглан дурсан жүлдээсэн аялал сэдэвт их зохион бичээрэй. Бичихдээ зураг төс бүрт цэцэг байгааг анхаарах нь байна шүү. Хэл зөвсийг ашиглан өгүүлбэр зохион бичээрэй. Хүний бие эргэтэн оролцсон хэллүүдийг 60-аас дээш бичээрэй. Гэрийн даалгавраа дараах хаяг руу анги овг нэрээ бичиж хугацаанд нь илгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.